Дараагийн мэдээг танилцуулъя. Харвардын их сургууль Америкийн нэгдсэн улсын боловсролын яамнаас дэмжлэг авдаг байсан 9 тэрбумынхаа дэмжлэгийг алдах ийм эрсдэлтэй нөхцөл байдал хүрч байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын боловсролын яамнаас их сургуулиудад иж бүрэн шалгалт бол хийж байгаа. За гол шалгалтын гол зорилго нь еврей эсрэг үзэл баримтлалыг сургуулийн хотгон болгон сурах орчинд бий болгосон эсэх талаар бол магадлан шинжлэх ийм үйл ажиллагаа явуулна. За үүний үр дүнд ийм байдал тогтоох юм бол тухайн байгууллагт олгож байгаа санхүүжилтийг нь хасах хүртэл арга хэмжээг аавна гэдгээ боловсролын яамнаас мэдэгдэж байна. За энэ антисемитизм буюу еврей эсрэг үзэлтэй хамтран тэмцэх ажлын хэсэг бол гарсан. За энэ хүчин чармаалтын хүрээнд эрүүл мэнд хүний үйлчилгээний яам болон Америкийн нэгдсэн улсын ерөнхий үйлчилгээний удирдлагын газар бол хяналт шалгалтыг эхлүүлж байгаа юм байна. За энэ үйл ажиллагааны гол зорилгыг тодорхойлохдоо Израиль Хамасын дан ихтэй сургуулиудад Палестиныг дэмжсэн эсэргүүцлийн жагсаал бол гарсан. За энэ бол коллежийн кампус орчинд бол еврей эсрэг үзэл баримтлалыг бий болоход бол нөлөөлж байгаа. За үүнийг арилгах чиглэл тухайн магадлан шинжлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. За даваа гарагт хийсэн хэвлэлийн мэдээнд боловсролын яам, Харвард, түүний харьяа байгууллагууд болон холбооны засгийн газрын хооронд байгуулсан 255.6 сая $, гэрээ мөн 9 тэрбум орчмын буцалтгүй тусламжийг хянан судлахаар ажиллаж байгаа юм байна. За энэ хяналтын хүрээнд бол Харвардын их сургууль болон түүний харьяа байгууллагуудад их сургуулийн холбооны дүрм журам тэр дундаа иргэний эрхийн хариуцлагыг дагаж мөрдөн байгаа эсхийг бол хянж шалгах юм байна. За олон жилийн хугацаатай олгогдож байгаа тухайлах юм бол 8.7 тэрбум $, буцалтгүй тусламжийн хувь заяа үүнээс хамаарч шийдэгдэнэ гэж агентлагийн мэдээлэлд бол мэдэгдсэн байна. За боловсролын сайд Линда Макмахан бол оюутны хотгонд бол энэ еврей эсрэг үзэл тархснаас болоод Харвардын нэр хүнд ноцтой байдалд орж байна гэж мэдгдсэн. За тэрээр маш уртын мэдээлэл гаргахтаа Харвард бол олон үеийн турш Америк мөрөөдлийн бэлэг тэмдэг байсаар ирсэн. Дэлхийн өнцөг булан борт байгаа оюутнууд шаргуу хөдөлмөрлөж өндөр ийм босго шалгуур бүх энэ дээд сургуульд бол эсэх ийм хүсэл эрмэлзлийг тээж байдаг. Гэтэл Харвардын оюутны хотгонд оюутнуудыг еврей эсрэг үзэл баримтлалыг авахд бол нөлөөлж ялгуурлан гадуурхаас хамгаалж чадахгүй байгаа нь энэ сургуулийн нэр хүндэд бол ноцтой хохирол аюул занал учруулж байна гэж мэдэгдсэн. За харин энэ мэдэгдлийн хариуд даваа гарагийн орой бол Харвард их сургуулийн ерөнхийлөгч Алан Гарбер бол хариу мэдээллийг хийсэн. За антисемитизм бол энэ хамгийн нууцлаг хэлбэрүүдийн ийм үзэл суртал байгаа. За тэгээд энэ санхүүжилтийг зогсоох юм бол бид нар амь аврах судалгааг зогсоох шинжлэх ухааны чухал инновац судалгааг бол цаашид явуулахгүй байдалд хүргэнэ гэдгийг онцолсон. За би ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа антисемитизмыг шууд мэдэрсэн. За энэ бол коллеж их сургуульд сурч байгаа найз нөхдөдтэй болох гэж ирсэн оюутнууд ямар хохирол учруулж байгааг бол би сүүлийн 15 сарын хугацаанд бол харсан. За мэдээж 15 сарын хугацаанд бол би энэ үзэлтэй тэмцэх ихээхэн чармаалт гаргасан. Цаашдаа ч гэсэн үргэлжлүүлэн тэмцэн. За бид нар бол энэ өөрийн сургуулийн хамтын нийгэмлэгтээ бүх гишүүн бүрийг багтаасан оюутан болгоныг дэмжсэн ийм нийгэмлэгийг бий болгож төлөвшүүлэх болно гэж мэдэгдсэн байна. За өмнө нь бол бас Америкийн нэгдсэн улсын ихтэй сургуулиуд еврей эсрэг үзэл хэр байгаа гэдэг ийм шалгалтыг бол хийхэд Колумбийн их сургуульд тухайн зөрчил илэрсэн. Үүний улмаас бол Трампын засаг захиргаа Колумбийн их сургуульд олгогдож байсан 400 сая $, буцалтгүй тусламжийг олгохоо цуцлах ийм шийдвэрийг гаргасан. За тэгэхээр яг ийм үүнтэй төстэй ийм шалгалтыг бол Харвардын их сургууль хийж байгаа юм байна. За тухайн шалгалтын үр дүнд бол тэдгээр сургуульд олгосон буцалтгүй тусламж болон бусад дэмжлэгийг хасах уу үгүй юу гэдэг шийдвэрийг гаргах юм байна.